Зохиолч Ц. Оюнбатын Амьд үлдгэсэд зохиолын өмнөх цаг үеийг харуулах зохиол буюу Амьд үлдгэсэд преквел. Энэхүү зохиолыг та бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшнээр сонсоорой. Амьд үлдгэсэд преквел. Зохиолыг бичсэн Ц. Оюнбат. Дуу оруулсан Б. Оргилуулд. Нэгдүгээр хэсэг. Бөгд наримдах Хятад ард улсын Гуанжу хотын гудамжаар төмөн хүмүүс холихолдож ард иргэдийн өдөр тутмын амьдрал үргэлжилж байлаа. Охид өвгүүд найзуудаараа эдэж шууш тоглоомын газруудаар хэсэж амраг хосууд кино үзэх болцохоор ийш тийш тайван явцгааж байхад ажил төрөл гэр бүлтэй хүмүүс нь ажил руухан эсвэл дэлгүүр хоршоо гэрийн зүг шогшоцгооно. Уг хотод байрлах цэргийн нууц лабораторид маш чухал туршилтууд хийгдэж байгааг лабораторийн хэсэг ажилтнууд болон намын төв хорооны чухал хүмүүс л мэдэж байсан цаг. Хятадын ардын армийн генерал хувцастай эрхэм цагаан халаад өмссөн докторд заавар зөвлөгөө өгөх ажээ. Юуны төрөнд доктор шин гоём. Таны нэмжлэгээ гэх үү эсвэл вакцин гэх үү? Энэ туршилт ямар шатандан явж байна та? Эмчилгээ гэж болно. Уг нь бол бид эхний хувилбарыг гаргаж авсан. Одоогор холгон болон гахаан дээр туршилтан явуулчихсан. 12 холгон дээр тарихад 8 нь хээлт хэрэг болсон. Гахаан дээр яг таалан тоороотой болохооргүй болж чамгүй амжилттай болсон шүү. Одоо тэгээд хизээ нийгэмд гаргаж ирэх хэлэх юм бэ. Нам засаг хүлээгээд байна. Хүний горомсомыг албаар эвдэж генийн кодчлыг өөрчилж буй учраас сөрөг үр дүнг сайдар тооцоолох ёстой л та. Сармагчин дээр бас туршилт хийх ёстой. Гэтэл бидэнд амьтны хүрээлэнгийнхэн шимпанзе өгөхгүй юм штэ. Та нар тэдэнд тушаал болох хэрэгтэй. Хэрвээ шимпанзен дээр туршилт хийхгүй бол бидний ажил улмал хойшлох болно. Үгүй бас юун шимпанзе? Би ч сармагчин болоод явчих ба. Үгүй дараа нь оронгуутан горилла гэд бүх бичнүүд дээр туршилтын гэвэл хизээч дуусгаргүй юм болох нэ. Шимпанзе бол хүнтэй хамгийн ойр төрлийн мэд шүү дээ. Та даривны онолыг мэдэх байх гэж найдаж байна. Хүнтэй генерээ хамгийн ойр амьтан. Хүн дээр туршилт хийхин өмнө тэр амьтад дээр турших ёстой. Эмээс амьтны хүрээлэнгээс яаралтай хоёр шимпанзе олж өгөөч гэж хүсье. Генерал өөрийг нь дагалдан яваад туслах нь болго хошууч руу асуусан харцаар асуухад өнөөх нь толгой сэгсрэв. Цаашган хоёулаа болонд очиж аяархан ярилцав. Би Толстойр амьтны хүрээлэнгүүдээс асуусан. Зөвшөөрөхгүй байна. Гадаадаас худалдаж авъя гэхээр цаг хугацаа их орох гээд байна. Амьтны хүрээлэнгээс юу гэж асуухад зөвшөөрөхгүй байна. Шинжлэх ухааны туршилтыг гэж хэлсэн юм. Үгүй тэгэхээр чин тэд нар юу гэж амьтнаа явуулах вэ? Амьтан хамгаалдаг газраас амьтныг нь өгөөч туршилтанд хэрэглэх гэсэн юм гээд шууд асууждаг чам шиг молгоо хүн байдаг юм уу? Тэнийг амьтан минь. Үгүй чамаг ерөн тушаал бууруулад төвд рүү явуулвал таарна. Гэж генерал дөрөмдөхэд саяхан хошууч цолон авсан залуу уруугар царайлав. Генерал дахин доктор руу харж шимпанзе олдохгүй байна. Тэгэхээр шимпанзе дээр их туршилтыг алгасчих. Удахгүй нам засгийн ой болох гээд байдаг. Бид нар намын төв хороонд ойрын хугацаанд илтгэх шаардлагатай байна. Бид нар нэг хүүхэд нэг гэр бүл бодлогоос ойрын үед гарах гэж байна. Хэрв айл бүр 2-3 хүүхэдтэй болбол хэдхэн жилийн дотор манай улсын хүн ам хэдэн тэрбум болж улс орондоо багтаж жинхэнэ болох гэдэг юм шүү дээ. Соёлын хувьсгалын үеэр тохиолдсон ядуурл өлсгөлэн гараа гэж давсан улс орн маань юу болох вэ тэгвэл? Дахиад л түүх давтагдана. Тиймээс ч хүнийг богино хугацаанд насан туршид өргөө болгох хэмжлэг нэг чухал байна. Бид нийгмийнхэн хүмүүсийг хэд хэдэн бүлэгдэх байна. Хамгийн ихний бүлэгт нам төр засгийн үйл ажиллагааг үлгэрчлэн явуулж нийгэмд манлайлагч нар болон тэдний гэр бүл орно.
2-дугаарт улс орнон олон улсын давцан дээр гаргагч тамирчид урлагийнхан орно. 3-д шинжлэх ухааны хүмүүс гэх мэтээр ангилна. Хамгийн сүлд орсон бүлэгт ямар хүмүүс орохыг гадралж байгаа бах. Тэнд бол нийгмийн хог шаарууд, гэмт хэрэгтнүүд, аригчид, бие үндэгч нар орно. Тэдэнд хамгийн түрүүнд наа зүйлэгч нь хүчээр тарих болно. Үүний дараа тэдний дээд угсааг дасалснаар бид дээд төвшний ухамсартай иргэдтэй улс болно. Ямар өвдөө. Энэ гайхалтай төслийг манай төр засгийнхан бүгд дэмжсэн. Гэвч одоохондоо энэ маш нууц. Тиймдээж та нар бүгд ажил дээр энч ажлын дараач сүултээ байгаа. Хэрв хэн нэгэнд ам алдвал толгоогүй болно гэж мэдээрэй. Гэж генерал урдгэгчийн илтгэл тавив. Эстрига шалан дээгүр хөлөөч хэрэн удаанаар алхахыг тэр сонслоо. Энхүү сая түүнийг олж харав. Эстригаг зөв дөрсөлжээ. Намхан хүзүүнд хэтэрхий томцсон данхар толгойг улаавтар өнгийн ширэлдсэн боржгор ус хүрээлэн унжина. Аратны нүд харанхуйд адгуу садил цогшин гэрэлтэж байв. Эстрига хөдөлгөөнгүй зогсоод Геральт руу харлаа. Тэгснэ яр зайсан хурц цагаан шүдэ бахархан гайхуулах мэт гинэт амаа ангааснаа авдар хамхих адил тас хийтэл хаав. Вечер сүүлчийн хүсэл үргэлжлэлийг Эмбүкэс. Тэгэд ямар хүмүүс төр туршилтын вакциныг тарихав? Шимпанзе дэрэг туршилтыг алгасах маш эрсдэлтэй гэдгийг генерал танд анхааруулъя. Би эрсдлийг өөрийн толгоогоор анхаар үзэх болно. Туршилтын хүмүүсийн хувьд заазын ялвсан хоригдлуудаас хэдэг ирүүлэх тул санаа зовлтгоо бай. Тэднэрийн ар гэрт ялыг биелүүлсэн гэд нийгмийн бүхий сүлжээнээс хамаг мэдээллийг устгах юм. Тиймээс доктор таны хувьд тайван ажиллан үргэлжлүүл. Тэд ямар хэрэгээр ялын дээд хэмжээ авсан хүмүүс юм? Янз бүр дээ. Хүн амны хэрэг, гар тамхи борлуулах, ловер гэх мэт. Доктор энэ үгэнд тийм ч их баярлсангүй генералыг үдэж өгчээ. Эдонгоос хүн дээр хийх туршилт эхлүүлэхэр боллоо. Хоройд хоригдл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн толгойд дааван ууд углаж тус тусын бүхээгтээ битүү дуртай автобусанд суулгасан байв. Тэдэн дунд л ойвор заллингаар хэдэн сая юан заллиж цууд гарсан нэг хүүхэн хажууд суусан хүүхнэн гараараа сэмэрхэн нударч "Хөөе, биднийг хааш нь авч явсан юм бол? Чи шүүхээс ямар тогтоол гаргуулсан бэ?" гэхэд "Ялын дээд хэмжээ" гэж тоомжиргүй хариулв. Яасан сони юм би? Би бас тийм шийтгэл авсан. Би найз залуутайгаа цуг хүмүүсийг залилж их хэмжээний мөнгө салгадаг байсан байхгүй юу? Тэгтэл муу гахаа чинь хамаг мөнгө аваад гатагшаа зүгтчихсэн. Энд үлдсэн би хамаг ялыг нь биеэр идэлхэр болж байгаа. Тэр навшиг интервалаар 90 сурвалжилж байгаа гэсэн. Хурдан баригтаасаа гэж заллингийн этгээд бовтнава. Тэдний ард суусан бас нэгэн бөсгүй. "Хөөе, та хоёр тэгвэл их хүнд гэмт хэрэгтнүүд байх нэ? Миний хүүхэн тийм ч хүнд биш. Гэтэл надад бас ялын дээд хэмжээ өгч гисэн. Эхний 2 хоногт би сэгсийтлэн уйлаад сүүл рүүгийн хов тавилантайгаа эвлэрсэн л дээ. Чи тэгэд ямар хэрэг хийсэн юм?" Өнөөх хүүхэн их л жогтойгоор инээж. "Би нөхрийнхөө нууц амрыг хөнөөгöd махаар нөхөртөө хоолыг идэх гэсэн юм." Гэснэн өчргүү инэв. Түүнийг сонссон өнөөх хоёрын дотор жихүүцэж чимээгүй болцгооход харгалзагч урдаас "Хөөе, та нар наад инээж угаана болж" гэж зандрав. Тэднийг автобусаар хэдэн цаг давхусны эцэст хот суурангаас хол орших нэгэн нууц лабораторид аваачжээ. Автобуснаас буунгутал ловэрчин хүүхэн босодтон сэмэрхэн хандаж "Хөөе хүүхнүүдээ, тэд биднийг яах гээд байна? Энд чинь шорон биш, ямар нэг эмнэлэг шиг л харагдаад байх юм." гэхэд "Харин тийм ээ, биднийг угтаж авч байгаа эмч сувлагч нарыг хараач дээ" гэж өөр нэгэн хэлв.
Ловерчин хүүхний нүд нь эргэлдэж тэд бидэн дээр туршилт хийх гэж байна. Ангайхан аимшигтай туршилт. Ялын дээд хэмжээ авсан хүмүүст ямар юмны олигтой ангайхан туршилт болтгов? Хамгийн новшийн хамгийн хэрцгий туршилт л оногдож таарна. Гэхэд нөхөртөн нуу замаргийг нь идүүлсэн хүүхэн ямар нэг арга холдчихл таарна. Нэг нь суларч чадвал бусдыг оргуулна шүү гэж шивнэв. Харин тэдний хажуугаас өөр нэг хүүхэн бас л тусдаа микроавтобуснаас бууж угаа эрэгтэй хоригдлууд руу зааж тэднийг хартаа гэв. Эрчүүд ч бас тэднийг анхаарч учиргүй дуу шуу болон шүгэлдэж эхлэв. Хоригдлуудыг тус тусад нь нэг хонглын камерт байрлуулж өдөр шөнөгүй хяндаг болжээ. Тэдэн дээр өөр өөр хувилбарын тарианууд тарьж насан туршийн өргөдөлтөй болгох туршилтыг хийж байлаа. Үрдөнгөн шалгахтан лабораторийн аргаар шалгаж байв. 2 сар энэ мэтэр өнгөрлөө. Генерал дахин лаборатори төрж төслийн ахлагч Эрдэмтэнтэн уулзав. За юу болж байна? Дурсалт ямар шатандан явна? Нэг эмэгтэй жирэмсэн болчихсон. 50% үрдэн. Гэснэн Эрдэмтэн дууган хураав. Яагаад би давхар болчихдөг юм? Та нар тэгээд яав? Одоохондоо яахаа мэдэхгүй байна. Чаавас толгой нэргүүцсэн уйлжигнүүдээ. Тэр хүүхэн дээр аборт хийгээд туршилтаа үргэлжлүүл. Бид нар тэндээс хүүхэд хүлээгээгүй. Би чамд өмнө нь хэлсэн. Нэг айл нэг хүүхэд бодлогоос тунуудахгүй татгалзах гэдэг байна. Яах вэ? Бид нар нийт хүн ардын дунд төрөлтийг баг зэрэг багасгах боловч энэ адгийн гэмт нэргэтнүүдэд тарих тариач нь хамгийн их тунгаар хийгдэх тул энэ нэгжүүр үндэс нь үлдэхэрэг байх ёстой юм. Тиймээс тунган даруй 2 дахин нэм гэж генерал тушаачхад эргээд явав. Үлдсэн эрдэмтэд 2 биенэн харснаа толгойс өгсрөв. Түүнийг өрөөнөөс гарсны дараа нэг нь аяархнаараа чи сая сонсов. Одоогийнхоос 2 дахин их тунгаар хийвэл хүний сэтгэц мэдрэлд нөлөөлж магадгүй шүү. Үсрээд л галзуур нэвц. Тэр тэргүй ялтай хүмүүсийг юунд нь харилцав гэж 2 дахин шивнжээ. Дараа өдөр нь тэд туршилтаа үргэлжлүүлэхдээ нэг эрэгтэй хоригдол дээр 2 дахин их тунгаар тариаган хийв. Түүний биеийн байдлыг ажиглаж байхдаа орон дээр нь хэвтүүлж унтуулсан байсан тул хүлсэнгүй. Эмчнэр тайван ажлаа үргэлжлүүлж нааш гарч зогсохдоо тараад хааныг тийшин аятайхан газар орж хоол идэх талаар ярьцгааж байв. Харин ард нь туршилтын хүн орон дээр нь ажуухнаар өндийн суула. Түүний нүүр ам татуганаж толгоогон хажуудиш үе огцсон гэлж хэлгэн. Царин хувхаа цайж нүдэн часууланаар эргэлдэнэ. Судснууд нь хагарах гэж бүүмэд хар хүрэн өнгөр тодорчээ. Түүний тархины сэтгэн бодох чадварыг үгүй болгосон маш хүчтэй тарай. Түүний тархинд хормын төдийд нөлөөлж хүн гэдгийг нь хүртэл мартуулж бүрэн солиор үлжээ. Түүнийг хинч хараагүй л байв. Харин өнөө хүн араатан өлсгөлэн ходоодон хамгийн түрүүнд анзаарав. Идэх хүсэл бол бүх амьд биесэд оршдог далд ухамсарн юм. Эцэст нэгэн эмчийг эргэж харав үгүй юу? Өнөө хоригдол үсрэн түүний хоолойд шүдэн шигтгэв. Цусны ямт авсан хүн араатан дараагийн байр ухаан шилжжээ. Ганцхан цагийн дотор нууц лаборатори дотор бүх нь алдагдж хүний ген туршилтын шин тарианы мутацаас болж махан эдэшт болж хувирсан хүн араатнууд лабораториос тал тийш уян алдуурсан нохоо шиг гүйцэтгэж байв. Хэсэг тийм хүн араатнууд хүүхдийн тоглоомын парк руу орж явлаа. Улс орон даяар хэдхэн хоногт өвхлийн шинэ вирус хүчтэй дарахж байсан ч эрх баригчид нам дарахыг хичээн гадагш нь мэдээлэл алдсангүй. Гуанжу хотыг тусгаарлжээ. ТV, радио,
Интернет нь тасарсан тул улс орон дэлхий даяар энэ талаар мэдхэд бүх юм оройтсон байх болно. Амьд үлдгэсдийн түүх дөнгөж эхэлж байна. Зохиолч Ц. Оюунбатын Амьд үлдгэсэд зохиолын өмнөх цаг үеийг харуулах зохиол буюу Амьд үлдгэсэд prequel. Энэхүү зохиолыг та бүдүүн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоор байна.